Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд аймгийн сорил 3-ын үйл ажиллагаа буюу органик химийн агуулгыг одоо та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За ингээд дараагийн агуулгуудын хүрээнд бол энэхүү тестийн тайлбар маань ингэж 3 вагдж явах байгаа. За тестийн тайлбараас өмнө бол хүн бол сурхаа зогсоох юм бол 20 настайч бай, 80 настайч бай хөшөрдөг юм байна. Харин үргэлж сурч байдаг хүн үргэлж залуугаараа байдаг юм байна гэдэг үгээр тестийн тайлбарын үйл ажиллагаагаа эхлүүлье. За ер нь бол тестийн тайлбарыг хийхдээ яах вэ гэвэл эхлээд тестээ сургууль дээрээ шалгалт аваад ажилласан байгаа тий. За тэгэхээр дараа нь эндээс тайлбарыг үзээд за мөн тэгээд дахин ингэж давтах үйл ажиллагаа гарвал тестийн үйл ажиллагаагаа дахин давтаж өөр юм болгоорой гэж хүсье. За ингээд нэгдүгээр тестийг бүгдээрээ авч үзье. За метан гэж юм. Тэгэхээр метан гэдэг бол ан төсгөлөөс нь харахад энэ бол алкан байна гэж үзнэ. За алканы ерөнхий томьёо бол метан дээр 1 цэтэй бол бид нар юу гэж үздэг вэ гэхээр 1 цэтэй алканыг бид нар бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр метан гэж нэрлэдэг тий CH4 байна гэсэн үг. За энэ хүн нэгдлийнхаа дэлгэмэл томьёог бичих юм бол нэг нүүрстөрөгчийн атомд 4 химийн холбоо үүсдэг. За тэгэхээр нүүрстөрөгч бол органик нэгдэлтэй 4 валенттай байдаг учраас энэ бол валент чанар гэдэг бол химийн холбоо үүсэх одоо чадварыг хэлж байгаа тий. За ингэхээр нэг нүүрстөрөгчөөс 4 химийн холбоо үүснэ гэж үзвэл С-ээс 4 химийн холбоо үүслээ. За ингээд дан холбоог бол бид бүхэн сигма холбоо гэж нэрлэдэг. За хоёрлсон холбооны нэг нь сигма, нэг нь пи холбоо байдаг. За гурвалсан холбооны нэг нь сигма, хоёр нь пи холбоо байдаг. За ингээд бүгдээрээ энд хідэн дандаа дан холбоо байгаа учраас хансан нэгдэл учраас ан гэдэг чинь ан төсөлтөө байвал ер нь бол хансан нэгдэл байна. Ямар нэгэн давхар холбоо агуулаагүй байна гэж үзээд энд бол 1 сигма, 2 сигма, 3, 4 сигма холбоо байна гэж үзнэ. Тэгэхээр нэгийн бета хариултыг бүгдээрээ авах нь. За тэгвэл энэ A байна, энэ байна. За тэгэхээр энэ хоёр бол жигсаалаас гарч ийн тийм ээ. За хоёрдугаарх нь бол этилен гэж юм. За этилен гэдэг бол ен төсөлтөө байгаа учраас алкений ерөнхий томьёо захирагдана. За тэгэхээр ер нь бол ен төгсгөлтөө байна гэдэг бол ерөнхий томьёо бол CNH2 байна гэсэн үг. За ит гэдэг одоо утга бол яах вэ гэвэл ит гэдэг үг нь бол 2 цэг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл n тэнцүү 2 байгаа шүү гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр CN2 H нь 4 гэсэн юм боломж байна гэсэн үг. За ер нь бол нүүрстөрөгч органик нэгдэлтэй 4 валенттай байдаг гэсэн тий. За ингээд 4 валенттай 4 химийн холбоо үүсгэх чадвартай бөгөөд нүүрстөрөгч бол ямар байдлаар үүсэх боломжтой вэ гэхээр нэгдүгээрт нь ингэж 4 тал руугаа 4 химийн холбоо үүсгэх боломж байна. Эсвэл хоёрлсон холбоо агуулад хоёр талдаа дан холбоо агуулах боломж байна. Эсвэл гурвалсан холбоо агуулад ганц л химийн холбоо. Ингээд нийтдээ 4 байх. Химийн холбооны тоо энэний хувьд 1 2 3 4 байна. Энэний хувьд 2 3 4 байна. Энэний хувьд 4 байна. Тэгэхээр нүүрстөрөгч бол 4 валенттай гэдэг утгаараа химийн холбоо үүсгэх чадвар нь бол 4 байх. Одоо ийм 3 боломжоор бол химийн холбоо үүсэх боломжтой байх нэ. За гэхдээ нүүрстөрөгч бол органик нэгдэлтэй л 4 валенттай байгаа. За ингээд этилен гэдээ аваад үзэхээр бүгдээрээ CN2 ширхэг байгаад алкен буюу алкен бол нэг ширхэг хоёрлсон холбоотой нэгдэл байдаг. Ингээ хоёрлсон холбоог нь тавилаа. За ингээд хоёрлсон холбоо тавьсан нөхцөлд яах ёстой вэ гэхээр 4 болохын тулд энэ цэгийн хувьд 1 2 3 4-т нь энд байна гэсэн үг. Энэ цэгийн хувьд 1 2 3 4-т нь энд байна гэсэн үг. За ингээд яасан бэ гэхээр 4 химийн холбоо үүсэх боломж байна гэсэн үг. За ингээд энэ цэгийн хувьд бол 1 2 3 4, энэ цэгийн хувьд бол 1 2 3 4. За устрагч бол нэг л химийн холбоо үүсгэх чадвартай учраас ингээд бичихнэ гэсэн үг. За ингээд дан холбоог 1 сигма, 2 сигма, 3 сигма, 4 сигма, 5 сигма холбоо байна. За нэг нь бол ямар холбоо байгаа вэ гэхээр пи холбоо байна гэсэн үг. Тэгэхээр 5 сигмата 1 пи холбоотой
2-ын ээжтэй хариулт бол зөв байна. За тэгвэл 1-ийн Б-тэй 2-ийн ээжтэй. За энэ бол жагсаалтаас гарч ах шиг юм тийм ээ. За гэхдээ бусдын бүгдээрээ харъя. За ит ийн гэж юм. За ит ийн гэдэг бол алкины гомзоогийн нэгдэл байна тийм ээ. За тэгэхээр алкин бол CnH2-ээс хасган 2 гэсэн ерөнхий томьёон захирагддаг бөгөөд нэг ширхэг гурвалсан холбоотой нэгдэл байдаг. Ит гэж байвал энэ бол N тэнцүү бас 2 дээр байна гэсэн үг. Тэгэхээр энэ томьёонд орлуулахаар C-н 2 байгаад H нь N-ийн оронд 2-ыг тавихаар 2 2-ын 4 4-ээс 2-ыг хасаад 2 гарч ийна. Ингээд бүгдээрээ байгууллагын томьёог ингээд дэлхийд зурвал ингээд гурвалсан холбоотой байдаг учраас C бол 4 химийн холбоо үүсгэх чадвартай учраас энэ C-ийн хувьд 1 2 3 4-т нь энэ C-ийн хувьд 1 2 3 4-т нь энд байна гэсэн үг. Ингээд струкчийн атомудаа гүцээгээ тавьчихна гэсэн үг ээ. За хэдэн сигма 1 2 3 сигма холбоотой. За тэгээд 2p холбоотой гэд ингээд 3-ын C хариултад бол зөв байсан байна. Ингээд бүгдээрээ нэгдүгээр тестийг бол A хариулт гэж дуулж бодохоор байжээ. За дараах нэглүүдээс аль нь бромын усны өнгийг арилгах вэ гэж байна. За үүнийг хийхдээ за бром 2 бол хүрэн бор өнгийн ийм одоо ус шиг мөртлөө хүрэн бор өнгөтэй байдаг учраас бромын усны өнгийг гэхээр хүрэн бор өнгийг арилгадаг нэгдэл нь аль байна вэ гэсэн үг. Хүрэн бор өнгийг арилгадаг. За тэгэхээр бромын усны хүрэн бор өнгийг арилгадаг нэгдлүүд ямар нэгдлүүд байдаг вэ гэдгийг цээжилчихвэл болохоор байна. За энд бол нэгдүгээрт нь хоёрлсан холбоотой нэгдлүүд бол бромын усны өнгийг арилгана. Хоёрдугаарт нь өөрөөр хэлбэл алкин арилгадаг гэсэн үг. За хоёрдугаарт нь гурвалсан холбоотой нэгдлүүд буюу алкин бас арилгана. За гуравдугаарт нь яах вэ гэвэл гуравдугаарт нь бол хоёр ширхэг хоёрлсан холбоо агуулсан нэгдэл буюу алкадием бол арилгадаг. За дөрөвдүгээрт нь бол яах вэ гэвэл стирол гэдэг нэгдэл арилгана. Стирол гэдэг бол бензолийн цагирагтай. Тэгээд энэ дээр хоёрлсан холбоо агуулсан энэ нэгдлийг стирол гэж нэрлэнэ. За тавдугаарт нь бол юу вэ гэхээр аналин бол бромын усны өнгийг арилгадаг гэж цээжилчихэд ер нь бол болохоор байна. За ингээд бүгдээрээ энд бол яг энэ тайлбараас бромын усны өнгийг арилгадаг нь аль вэ гэд ингээд аваад үзсэн чинь хоёрлсан холбоо агуулсан энэ бол таарж гин мөн хоёрлсан холбоо таарж гин мөн хоёр ширхэг хоёрлсан холбоо буюу энэ таарж гин. Тэгэхээр 2 4 5 буюу A хариулт бол зөв байжээ гэж үзнэ. За алканы игнэний 4-р нүүрс төрөгч бүхий нүүрс ус төрөгчийн томьёог ба нэрийг заана уу гэж байна. За ингэхээр 4 бол алкан гэдэг бол яах вэ гэвэл дан холбоо агуулсан бөгөөд ерөнхий томьёо нь бол CnH2n дээр нэмэх нь 2 байдаг. 4-р нүүрс төрөгчийн атом гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр n тэнцүү 4 дээр аавна гэсэн үг. Тэгэхээр энэ томьёонд n-ийн оронд 4-ийг тавь. Тэгэхээр n тэнцүү 4 гэхээр c нь энэ дээр орлуулахаар ямар болох вэ гэвэл c нь 4 H нь n-ийн оронд 4-ийг гэхээр 2 4-ийн 8 8 дээр 2-ыг нэмээд 10 гээд 4 c-тэйг бут гээд тэгээд дан холбоотой байвал дан холбоотой нэгдлийн томьёон зарагдж байгаа учраас бутан гээд C4H10 бутан гээд өөрөөр хэлбэл 4-ийн бол C хариулт зөв байсан байна. За үнэртний үйлдвэрт өргөн хэрэгэлдэг цэцэг дургамлын үнэрийг бүрдүүлдэг нэгдлийг заана уу гэж байна. За тэгэхээр энийг номныхоо хуудсыг багш нь гаргаж